Аймгийн орон нутгийн өмчийн газраас үнэлгээний хороонд ажиллах эрх олгох А3 сертификатын сургалтыг энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47-гийн 4-р заалтыг хэрэгжүүлэх хүрээнд тус сургалтыг явуулж буйг холбогдох албаныхан мэдээлсэн юм. Энэхүү заалтанд худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоотын төлөөлөл, хувийн хэвшлийн эсвэл төрийн бус байгууллагуудын 2-оос доошгүй төлөөлөл, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилсон иргэн, засаг даргын тамгын газрын ажилтныг оролцуулна хэмээсэн байдаг байна. Өнөөдрийн сургалт бол төрийн болон орон нутгийн өмчээр бараа ажил үйлчлэгээ худалдаа авахд үнэлгээний хороонд орж ажилладаг гишүүдийг А3 гэж сертификаттай байхыг шаарддаг. Энэ сертификат олгох сургалтыг бол Улаанбаатараас бас төрийн бус байгууллагыг дуудаж авчирч одоо энэ сургалтыг бол орон нутагт зохион байгуулж байгаа. Үнэлгээний хороонд бол урд нь бол бүх хүмүүс А3 сертификаттай байдаггүй байсан. Үнэлгээний хорооны гишүүдийн 2 нь 3 нэтер А3 сертификатаа босд нь бол мэргэжлийн өөр чиглэлийн хүмүүс ороод ингээд хийдэг байсан. Энийг бол шинжилсэн хуулиар бол бүх одоо үнэлгээний хорооны гишүүд энэ худалдаа хуулийг мэдсэн, тэр гэрчлэгээ авсан хүн байж ч энэ үнэлгээнд орж ажиллана гэсэн юм шаардлага тавьж байгаа. Тэрний дагуу энэ сургалт явагдаж байгаа. Ер нь бол үнэлгээний хороо бол 3 жилийн хугацаатай энэ сургалтанд ороод шалгалт өгөөд тэнцвэрлэл бол гэрчлэгээ олгодог. Тэгэхээр 3 жилийн хугацаанд хүмүүс нь солигдоод дархан бол аймагтад 200 гаруй хүн бол А3 сертификаттай жилийн өмнө үйл ажиллагаа явуулж ирсэн бол одоо өнөөдөр гэхэд 50 гаруй хүн л одоо үлдсэн байна. Ихэнх нь одоо А3 сургалт нь ингээд дуусчихсан юм байгаа учраас бас энэ үнэлгээ хийх хүмүүсийн бүрэлдэхүүнийг бас хүртээмжийн сайжруулах гэж энэ сургалтыг зохион байгуулагдаж байгаа. Сургалтанд аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, төрийн захиргааны албан хаагчид, иргэд аж ахуй нэгж байгууллагын төлөөллийн нийт 50 гаруй хүн хамрагдаж байна. Эдгээр сургалтанд хамрагдагсад дээрх хууль болон хуулийн хэрэгжилтийн талаар мэдлэгтэй болж А3 сертификатыг гардаж байгаа юм а. Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахд иргэд олон нийтийн оролцоог хангаж ил тод байдлыг бий болгох чухал ач холбогдолтой албаныхан хэлж байна.